Сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Oxford ELT хөтөлбөрийн ажилтан мөхч байна. Та бүхэндээ онлайн практикийг хэрхэн яаж ашиглах талаар заавар зөвлөмж хүргэх гэж байна. Ингээд та бүхэндээ онлайн практик буюу цахим дасгал ажлыг хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөмж хүргье. Юун түрүүнд та www.fa2et.oup онлайн practice.com гэсэн холбоосыг ашиглан веб хуудсанд нэвтэрнэ. Веб хуудсад нэвтэрснээр шинээр бүртгүүлэх, мөн бүртгэгдсэн хаягаараа нэвтрэх гэсэн хоёр хэсэг харагдана. Бүртгэгдсэн хаягаараа нэвтрэх гэсэн хэсэгт манай байгууллагын зүгээс өгсөн имэйл хаяг болон нэвтрэх үгийг хэрэглэн цахим дасгал ажил руугаа орж болно. Цахим дасгал ажил нь Manage Class, Add New Level, Web Reports, Email, Enter Online Practice, Form гэсэн 6 үндсэн зэснээс бүрднэ. За ингээд та бүхэндээ Manage Class-ийг дэлгэрэнгүй тайлбарлая. Manage Class зэс рүү ороход таны захим ангиуд харагдана. За хэрвээ та захим ангийнхаа дэлгэрэнгүй мэдээллийг харахыг хүсвэл View Details хэсэг дараарай. Энэ хэсэгт та сурагчдын нэрс болон сурагчдын бүртгэлтэй имэйл хаяг, мөн класс код, за захим ангийн нэр зэрэг мэдээллүүдийг харж болно. Хэрвээ та захим ангийнхаа нэрийг солихыг хүсвэл Edit хэсэг даран нэрийг өөрчилж болно. Хэрвээ та онлайн практикаас сурагчдад даалгавар өгвөл Hide Unique and Lessons хэсэг рүү орон. За даалгавар өгсөн хичээлээс бусдыг нь шагтлан сурагчдад харагдахгүй горим шилжүүл болно. За улаанаар шагтлсан хэсэг нь сурагчдад харагдахгүй, бусад хэсэг нь сурагчид ажиж болно гэсэн үг юм аа. За хэрвээ та сурагчдынхаа онлайн дасгал ажлын гүйцэтгэлийг харахыг хүсвэл View Reports хэсэг рүү орон. Сурагчдынхаа захим дасгал ажлын гүйцэтгэлийн мэдээллийг харж болно. За энэ хэсэгт сурагчдын бүх нэрс байна. За энэ хэсэгт сурагчид захим дасгал ажлыг хэдэн хувийн гүйцэтгэлтэй хийсэн, хэдэн удаагийн оролдлогоор хийсэн, мөн хэдийн хугацаанд хийсэн зэрэг мэдээлүүд байна. За мөн сурагч тус бүрээр нь харж болно. За гэх мэтчлэн шалгаж болно. За мөн хичээлүүдийг нь бүлэг сэдв болон сэдв хичээлүүдээр нь шалгаж болно. Мөн та сурагчдынхаа захим дасгал ажлын гүйцэтгэлийг экспорт хэсэгт даран Excel хувилбар руу хөрвүүлж болно. За мөн print хэсгээр даран та сурагчдын захим ажлын гүйцэтгэлийг хувлан гаргаж бас болно. За хэрвээ та шинэ ном нэмэхийг хүсвэл Add New Level зэс рүү орон номныхаа access кодыг нэмж болно. За мөн шууд сурагчдынхаа захим дасгал ажлын гүйцэтгэлийг View Reports зэс рүү даран орж харж болно. За форум хэсэгт та сурагчдтайгаа харилцан яриа үүсгэж мөн сурагчдтай ямар нэгэн мэдээллийг бичин үлдээж болно. Гэх мэтчлэн. За Enter Online Practice гэсний хувьд за бүх номнууд манд байрлсан байна. За ном руугаа ороход Activities, Resource, Media Center гэсэн
3 зэс харагдана. За resources-ийн дотор маань таны хичээлд шаардлагатай бүхий л материалууд, гарын авлага, тараах материал, мөн unit тест, progress тест, skills тестүүд маань багтсан байна. За media center дотор маань хичээлтэй холбоотой бүх аудионууд маань байрласан байна. За activities тест рүү орон та номон дээрх дасгал ажлуудыг ажиллаж болно. За энэ хэсэгт та номыг бүлэг болон сэдвээр нь гарган ажиллаж болно. Энэ хэсэгт та дасгал ажлуудаа сонгон хийж болно. За энэ хэсэгт та дасгал ажлаа урагш нь хойш нь гүйлгэж харах юм. За дасгал ажлын ажил дуусаад чек хэсэг даран зөв буруугаа шалгах боломжтой. Хэрвээ дахин оролдохыг хүсвэл try хэсэг даран дахин дасгал ажлаа хийж болно. За энэ хэсэгт та хэдэн оноо авсан, хэдэн удаагийн оролдлогоор хийсэн зэрэг мэдээллүүд маань харагдана. Энэ хэсэгт дарвал танд дасгал ажлын тайлбарыг харуулах юм аа. За хэрвээ C хэсэгт дарвал та дасгал ажлын зөв хариунуудыг бүгдийг харах боломжтой. За гэх мэтсэн дасгал ажлуудаа ажиллаж гинэ. За мөн аудионуудын сонсох боломжтой байгаа. За хэрвээ та өөрийн мэдээллийг салахыг хүсвэл Edit Profile зэс рүү орон email хаяг, нэр, нууц зүгээс солих боломжтой. За хэрвээ та онлайн дасгал ажлаасаа гарахыг хүсвэл log out хэсэгт даран гарч болно. Та бүхэндээ онлайн практик буюу онлайн дасгал ажлыг хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөмжийг хүргэлээ. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. Баяр таа.